охин дүүсэн гин цагаах сэтгэлээрээ гэртээ нэг удаа түүнийг үсэн миний хаяа аршантын аргуна миний хаяа аршантын аргуна одоо чи намайг тохоболжээ ондоо хүн дөрнөс болжээ хөргөн адаг нүдний чин харц хөрхи надэр тохоболжээ миний хаяа аршантын аргуна миний хаяа аршантын аргуна сайн байцгаана үзэгчдээ. Манай 24 дугаар телевизийн урд цагааны гудамж бол маш сайхан одоо эртний баг мартагдаж ахж байгаа сайхан дуугаар эхэллээ. За тэгээ та нар хүрэлцэн ирсэн маш их баяртай байна. Хэдүүлээ нэг нэвтрүүлгээ сайхан эхлүүлдэг манай уламжлал байдаг шүү дээ. Манай одоо нэвтрүүлгийн спонсор 140 жилийн түүхтэй Испани алдарч Сан Мигель шар арга хэдүүлээ ингээ сайхан тулгаад уу да. За урт цагааны гудамж мантугай. Мантугай. Урт цагааны гудамж нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт уран баримлч Төмөн Чулуун, электроникийн инженер Эрдэнэхүү, дуучин Тунгалаг, кино зохиолч, жүжигчин, найруулагч Энх Баяр, найруулагч Цогт, соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Ган Төгс нар оролцож байна. Салбараас ирсэн одоо маш сайхан залуучууд гоё уран бүтээлчнэр ирсэн байна. Тэгээд та нартай өнөөдөр энэ өдрийн сайхан мэндийг хүргэе. Сая эрдчүүдийн баяр бас сайхан өргөн дэлгэр болж өндөрлөлөө шүү дээ, тийм ээ? Хэдүүлээ. Эрдчүүдийн баяр, эмэгтэйчүүдийн баяр маш олон сайхан баярууд бол өнгөрлөө. За тэгээ манай Энх Баяр маань одоо тэр борцгийг ер нь хэрэг цогч ирсэн бэ. Намхан ширээн дээр намайг тэжсэн борцог байлаа гэж. Ерөөсө тэр үеийн бүх хүмүүсийн диддэг л хоош шүү дээ. Ерөөсө бүх нийтээрээ борцогч юм байсан шүү дээ. Тий. Хагас өдөр болгон борц гэдэг. Тий яг нь цөөхөн тооныхон борц гэдэг байсан байж магадгүй мэдхгүй тэрийг бидэнд л одоо борц гэж төс. Ер нь одоогийн хүүхдүүдийн хувьд одоо бас борцог бас нэлээ өөр болсон байгаа тий. Одоо борцогийг бас идэхээ байсан. Бидний үед чинь бас одоо их сонин үе байлаа шүү дээ. Бид нар ч одоо хоёр нийгмийн заагийг үзчихлээ шүү дээ тий. Социализмын үед баг коммунизмд орох шахаж байгаа үед амьдарч байсан. Одоо капитализм руу орох гээд яваад идэг. За Энх Баяраас яриагаа эхлэе гэж бодож байна. Манай Энх Баяр бол одоо маш их олон авьяастай хүн байгаа. Жүжигчин, продюсер, найруулагч, кино зохиолч, хөгжимчин. За ер нь одоо бараг одоо хийхгүй юм байхгүй. Ер нь маш их авьяастай. Дээрээс нь хөгжим зохиож байгаа. Маш олон одоо шавнартай сургам хүмүүжүүлэгч. Сургам хүмүүжүүлэгч. За Энх Баяртай баяр хүргэе. Үнэхээр одоо гоё. Өнөөдрчөнгөө хэдүүл байгаа Энх Баярынхаа гоё гитарын сайхан аялгауг сонсно. Энх Баяраасаа би бас шууд одоо бас асууя гэж бодож байна. Маш олон одоо кинонуудыг найруулж исэн, тавилан тийм ээ. Одоо мөрч. За одоо маш олон сайхан кинонд тоглож исэн. Сүүлийн үед нэг таны бүтээсэн би нэг дүрээс эхлэе гэж бодлоо л доо. Манай Балжнымын Амрагийн Монгол гэдэг нэг кинон дээр нэг Манж амбангийн дүрийг бүтээсэн. Тэнгэр язгуурт луугийн удамд Манж чингүрний ар Монголд хүлээстэй Манж амбаны зарлиг. Яагаад ийм хэрэг гарав? Тэр алуурчныг надад тушаахыг би Манжийн төрийн өмнөөс шаардж байна. Чиний хайж байгаа шудраг ёс энд байхгүй. Таныг бас урд нь ингээ мэдээд идэг мөртлөө тэр дүрийг хараад чи ямар амар актер жүжигчин гинт гараад ирчихвэ гэд бодож ирсэн байхгүй юу? Ер нь тэр дүр ер нь яаж бүтсэн бэ? Таны ер нь тэр дүрүүд ер нь нэг л одоо тийм чансаатай болдгий болов би бас тэгж боддгийн. За яг тэр Монгол киноны Манж амбаны сонголтууд Амрагийн сонголт. Амраа намайг за ахаа сахлаа ургуулаа билж байгаараа би завхан дуу зурганд явлаа. Ийм орол тоглох гэж байгаа гэж хэлээл явсан. Тэгээ сүүлдээ ер нь
тогтох юм шиг үгүйч юм шиг сахтаа ургуулад байдаг, хүлээгээд байдаг. Би бас яг тэр үед чинь хүнд хэрэгтэй хөнгөд нэг 10 ангитай кино эхэлж ийсэн. Тэгээ нөө зураг маань эхлэх болчиход байдаг. Тэгээ харин зовхноос орж ирээд зургийн жоох сунсан билгүүд. Тэгээ ирээд энд павильонд тэр зургууд чи авагдсан. Ер нь тэгээд тэрүүгээр бол бас намайг хүмүүс одоо юу гэдэг манжам төгсөн химбэ ямар жүжигчин бэ тэргээд бас тэр үед яригдал байсан. Би ч урд нь бас яг нэг 90 дийлтэй юм бүрэн харин бисэн шүү дээ ер нь. Намайг чи харуу ирээ гэдэг ер нь энэ урлагийн уран сайхны бол тэгжил. Тэгээ яг нэг жоохон нөхцөл байдлаас удаад ингээд тураад мураад ингээд сахал махад ургуулад юм болоод өөр болцсон. Тэгээ хүмүүс жоохон гайхаад ийцэн. Зарим бүр таньдаг хүн хүртэл таньхаа болчихсон. Ялангуяа манай киноны уран бүтээлчид маш олон бүтээлчдийг ингээ харж хахад кино хийдэг. Ер нь шатаж үзээгүй уран бүтээлч гэж ер нь байдгүй гэж ярьдаг шүү дээ. Ер нь таны хувьд одоо маш олон амжилттай сайхан кинонууд хийжсэн. Таны хийжсэн одоо тавилан кино байна, найз гээд кино байна. Үнэхээр одоо бас сайхан бүтээл. Нэг хэцүү юм нөгөө найруулагч нар чинь кинон дээрээ дандаа хөшгөний ард байж идэг шүү дээ. Яг нөгөө кино тоглосон хүмүүс нь харагдаад байдаг. Ер нь та шатчих юу? Кинон дээр ер нь яаж юу? Алдаа оноо юу байна? Байлгүй бах те тэр энэ 90-2000 оны үеийнхний тэр кино бүтээжсэн нөө кино үйлдвэрлэл маань одоо тасраад тэгээд яг хувь юм одоо урлаг уран сайхандаа дуртай энэ уран бүтээлчдийн уран дээр л явлаа штэ. Тэрний бас нэг гэж би бас өөрийгөө боддог. 2000-ад онд анх одоо тавилан гэдэг киногоороо бол энэ урлагийнхаа гараа ажлын гараагаа эхэлж ийсэн. Тэр хооронд бол нэг 10-аад кино яг би дааж зохиод найруулж хийсэн байна. Тэгээд тэр дотор маань бас үзэгчдээ мэддэг одоо юу гэдэг халуун сэтгэл, хайр харуулсал, найз, тавилан, хилэнч гэдэг юм уу те ингээд ийм кино бүтээлүүд байна л. Тэгээд энэ хооронд бол одоо манай нөгөө том зоологийн бичсэн номон дээр гардаг шиг яг тэр түүх үүхийг бол яг бид нэр ингээд өөрийн биеэр давтаад нөгөө кино аппарата аваад хөдөө орон нутгаар аваад тэнэ дунд нь айлын мал төллүүлээд мүллүүлээд ингээд тэ ингээ явж ирсэн тэр цаг үеийг бол туулаад ирсэн. Одоо бол сайхан болсон байна. Бас улсын тэр соёлын яамтай болоод бүр кино урлагийн зөвлөлтөө болоод тэрнээс нь мөнгө санхүү дэмжлэг энэ төр өгдөг бас. Бидний үед бол тийм байхгүй шүү дээ. Орон байраа барьцаан тавиад тэгэл олвол тэр олохгүй л тэгэл удаа. Тэгээ одоо шатахаар тэгэл одоо орон байраа алдна нэстэй энэ чинь. Алдна шүү дээ. Хүнд тийм ээ. Тийм биш одоо бас тэрний л нэг. Тийм. Тэгэл явж байгаа л. Жохон байж байгаад бас хэдүүлээ одоо киноны бас их нарийн одоо сайн түүхүүдийг ярина. Өнөөдөр за миний хажууд сууж байгаа их сайхан бүсгүй болохоор одоо дуучин тонголог. Тэгээ одоо манай монголчуудын бас зүрх сэтгэлд хүрсэн хуучны одоо алдартай сайхан дуучид бол зөндөө байдаг. Тэр тусмаа одоо алдартай дуучин Төмөн Дэмбэрлэгоог бол одоо манай монголчууд сайхан ерөөсө бүх дууг мэддэг штэ. Тэгээ би одоо бас тонголгоос юу гэж асуух чинь гэхээр Төмөн Дэмбэрлэг одоо дууг бас таныг сүүлийн үед одоо сошиалар янз янзын уран бүтээлээр харж яхад одоо Төмөн Дэмбэрлэгийн дууг одоо дуулах болсон одоо шалтгаан юу вэ? Магадгүй хоолойны тембер дээр төстэй болов? За сайн байцгаана уу та бүхэндээ. Өдрийн минь төргий. За би намайг Уртансангийн Тунгалаг гэдэг Өвөрнгай аймгийн Баянгол сумын Харьяат. Би одоо 2005 онд Монгол улсын гавьяа жижигчин Цэрэнгийн чулуун цэцэг багшийн удирдлагын дор уртын дууч мэргэжлэр соёл урлагийн их сургууль төгссөн. За тэгээд 2006 оноос ер нь тасралтгүй уран бүтээл хийж исэн. Одоо ардын дуу, уртын дуу, мэргэжлийн урлагийн байгууллагт уртын дууч нарын тэр ажиллаж исэн. Тэгээд сүүлийн хэдэн жил одоо яг Монгол улсын ардын жижигчин Гомбын Төмөн Дэмбэрлэгсний дууг дуулж байгаа. Тэгээд энэ хүний дууг дуулах болсон шалтгаан гэвэл яг мэдээж би болохоор өөрөө хөдөөний хүүхэд болохоор Монголын радиог сонсдог байлаа.
болгоон дууг одоо маш их сонсдог байсан. Дуу болгоныг ер нь мэддэг байсан. Тэгээд нэг онцлог нь болохоор тийм өтгөн айл тоолойтой би. Түмэн дэврэл агсан бол одоо бас тийм мундаг тийм сайхан хүмүүнсэн тийм хоолойтой. Тэгээд дуунуудыг ингээд дуулаад үзэхээр ер нь их зохимжтой. Тэгээд анх удаа би 2023 онд Монгол Улсын ардын жүжигчин Хөдөлмөрийн Баатар Нацгийн Жансан наруугаа хөгжим сонны удуулгын шүлэг Түмэн дэврэлгэн хоолой зориулсан тийм бодрын чулуу гэдэг нэг сайхан дууг дуулсан. Тэгээд тэр дууг дуулсан цагаас хойш ер нь бол чиний хоолойд бол ер нь тохирох юм байна гэсэн тийм чиг аваад тэгээд ер нь олон хүмүүс надад ер нь санал болгосон. Түмэн дэврэлгэн дууг дуулвал яасан бэ гэд нэг айдас байдаг штэ. Нөгөө Түмэн дэврэлгээд одоо энэ агуу дуучин өмнө ингээм том урлагийн том шан татцсан. Тэгээ эргээд тэр одоо алдартай хүний дуулсан дууг дуулна гэдэг маань бас тэр хэмжээнд хүрэхгүй бол бас их аюултай штэ. Тийм. Яг тал дээр одоо та яг юу гэж бодсон бэ? Ер нь хэр их айж ив? Ер нь бол тэгээд одоо ч гэсэн тэгэл зарим сошиалор бол зарим хүмүүс нь тэгтээ манайхан ч бас сөрөг гэхээс илүү эрг юм айгу надад хэлж байгаа. Ачин сайхан дуулж байна, болж байна гэд. Тэгээд зарим хүмүүс бол их сөрөг юм бичнэ штэ. Чи одоо дуурайх гад ядчихэж гэдэг юм уу? Би дуурайна гэдэг ойлголт бол биш. Яагаад гэвэл тэр хүн бол цор ганц штэ тий. Тэгэхээр дуурайх бол боломжгүй. Яг хөө тэр хүний дууг дуулж байгаа, тэр хүний ерөнхий нөгөө нэг дууны характер байна. Тэрийг яг тэр үндсэн хэв маягаар нь яг дан ятга хөгжимтэй дуулж байгаагаар онцлогтой. Ер нь бол дууг нь маш олон хүмүүс дуулсан байдаг. Одоо 100 дамжсан тэр сайхан гоё дуунуудыг бол маш олон хүмүүс дуулсан. Тэгээд одоо нэг онцлоод хэлэхэд бол Түмэн дэврэл агсны үр хүүхдүүд нь 3 сайхан охинтой Түмэн Чимэн, Түмэн Од, Хулан гэд 3 сайхан охинтой. Охтуудынхын зүгээс бол одоо маш их намайг дэмжсэн. Одоо манай ээжин дуг сүлээ үед чи дуулж байна. Одоо өшөө сайн дуулаарай гэд одоо бүх талаар маань дэмжиж ингэж бас байгаад маш баярлж байгаа. Хөгжмийн зэмсэг ихтэй биш, багадаа биш, тэр нэг донж гэж нэг сайхан юм байна тий. Тэгээ таныг одоо бас ингээд манай нэвтрүүлэгт ирсэн юм чинь Түмэн дэврэлгэн тэр одоо сайхан аялгуунаас сайхан дуу хоолойг бас бидэнд хөргөнөө хэмээн тайсан дээр урья таныг. Тэгээ. Nam
ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт сан мигвэл. Зуны үдшийн дотн яриаг санагдуулам тансаг амт. Байгалийн сайхан дамран суухад сэтгэл сэргээх зөөлөн амт. Урт өдрийн дараа альжаалаа тайлан суухад төгс тохирох цэв хүйтэн сэнгэнсэн амт. Энэ бүх мэдрэмжийг дэлхий дахинад түгээсэн эгэлгүй нэгэн шар айраг. Сан Мигел. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт сан мигвэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт сан мигвэл. Түмэн дэвбэрлэгэл одоо яг ингээл заалан дээр студид ирсэн юм шиг санагдлаа штэ. Ер нь тухайн үедээ түмэн дэвбэрлэгэн одоо тэр сайхан хоолойг тэр үед одоо бас их тийм сонин хилцээрээ гарч ирсэн юм байна штэ. Төв өсчөнд нь Баямөнх аварга. Төв театрт нь түмэн дэвбэрлэг, төв хороонд нь Сэдэнбол дарга гэдэг. Нэг хэсэг чи одоо бас нэг тэр бас их шүүмжилд өртөжсэн. Гэхдээ яа харахгүй одоо түмэн дэвбэрлэгээ бол үнэхээр тэр Монголын урлагт бас одоо тод мөрөө үлдээсэн сайхан уран бүтээлч. Сая би өнгөрсөн 100 жилээр очиод явж байхад тэр ойр театрын үүдэн дээр түмэн дэвбэрлэгөө одоо энэ сайхан хөшөө хараад үнэхээр одоо бас ард түмний сэтгэл зүрсэн энэ сайхан дуучны хөшөө ингээд сүндэрлж байгаа үнэхээр гайхамшигтай байсан. Тэгээ өнөөдрийн бас манай одоо зочин бол одоо энэ сайхан одоо хөшөө баримл, уран баримл гэдэг одоо том урлагийг бас хөгжүүлж явж байгаа сайхан уран бүтээлж ирсэн байж байгаа. Тэгээ би бас танаас асууя гэж бодлоо л да. Сүүлийн үед ингээд гой хөшөө баримлууд хийгээд байдаг. Би бас жоохон таагүй юм ярьж байгаа уучлаарай. Манай монголчууд чи ингээд хөшөө хийгээл байдаг, хаалга хийгээл байдаг. Гэхдээ хийсэн шиг хийж чадахгүй байна л да. Нэг арслан гээл тэгэхэд нэг юм банхарч юм шиг, ямар ч мууршигч юм шиг, ямар ч нэг хэлбэргөө. Тэгээд нэг бөх гэхэд ч нэг юм нэг яаж байгаа мэдэхгүй балет хийж байгаач бүх шиг юм байж ах шиг. Манайх бас нэг хэсэг урлыг бол их гутаалаа л да. Яагаад тэгэхээр нөгөө тендер гээд нэг хэдэн зуун сая гээд ингээ хийчдэг. Бид нар тэгэл хөшөө гарах болгонд жоохон сэтгэлснэ. Заал нэг гачин юм гарах байлгүй дээ гэсэн. Мууян аваргын хөшөө, түмэн дэвбэрлэгэн хөшөөг хараад бид нар хөшөө гэдэг чи одоо ийм байт юм байна шүү дээ. Уран баримл гэдэг чи одоо ийм агуу байдаг юм байна гэж ойлгосон. Тэгээ танд баяр хүргэе. Үнэхээр одоо гайхамшигтай сайхан уран баримлыг уралсан. Ер нь уран баримл гэж яг юу юм бэ? Уран баримл гэдэг бол яг 3D хэмжээст одоо ертөнцид бидний одоо ингээд одоо байгаа орчин маань ингээд бүгд ингээд тойроод харахад байгаа шүү дээ тий. Тэмтэй мөн адил одоо ингээд одоо хөшөө дурсгал болгож хийж байгаа л нэг хэлбэрлэлтэй. Тэгээ уран зургаас ялгаатай нь одоо тойруулж хардаг. Тий. Ер нь нөгөө хуучны ингээл одоо Орос ингээл Франц, Италид явж явах чинь тэр хүний суд сүртэл харагддаг штэ. Гантик. Тэр одоо үнэхээр гайхамшигтай уран баримлыг хийсэн. Тэгэхээр тэрийг одоо гаргаж яхад одоо бас орчин үеийн технологи хөгжөөд ах жаал одоо хэдэн мянган жилийн өмнөх тэр уран баримлууд яагаад тийм гайхамшигтай байдаг юм бол орчин үеийн уран баримл хуучны үеийн уран баримлын хооронд одоо бас хэр их ялгаа байдаг юм бол та тэр талаас нь ярьж өгөөч. Яг зөв миний бодлоор хуучин үед бол хугацаа их байсан. Тэгээд дээрэс нь чадвартай хүмүүс одоо төрөлхийн тийм юусо багасаал Микеланжело гэж одоо 16 тагасаал гантиг нүдэл янзын сайхан баримлууд хийжсэн тийм төрөлхийн агаас хүмүүс байсан. Тэгээд дээрэс нь одоо Давидыг бол 4 жил хийсэн байдаг. Тийм хугацаа бол маш их байдаг. Тэгээд хоорондоо тэгээд тухайн үед ч одоо Микеланжело, Леонардо да Винчи гээд сууд мундаг уран бүтээлчид зэрэг төрсөн. Тэгээд тэд нар хоорондоо бас мэдээж өрсөлддөг. Тэр утгаараа бүр ингээд нэгээс илүү хийхин тулд тийм сайн уран бүтээл төрсөн баг. Дээрээс нь мэдээж бол авиас бол маш ялангуяа нэг хөшөөд ч нэг амин сүнс байдаг штэ. Яг хөдөлж байгаа юм шиг бүр ингээд хөшөөг харахаар бүр нэг тийм хөдөлгөөн мэдэгддэг штэ. Тэгээд таны хувьд одоо бас ингэж яг хийж яхад зүүдэнд орж ирэх үү? Эсвэл энэ хөдөлгөөнийг би ингэж хийсэн бол ингэж болох байжтэй гэдэг ч юм уу. Тийм уран бүтээлч нар ч өөрөөсөө тийм сүнслэг хийж байдаг штэ. Хонгод гэж байх уу? Тий, хонгод гэж одоо би яг хэлж мэдэхгүй байна.
Ер нь бол заримдаа ингээд гараас юм гарахгүй үе байна. Заримдаа ингээд айгүй хурдан ингээд нөгөө хийж байгаа баримлаа цаанаасаа л гоё аим ороод ирдээ. Тэр нь одоо онгод юм болов гэж би бас дотроо боддөг л доо. Тэгээд яагаад ч юм яад юм аа ингээд хийж итэл ингээд жишээ нь хөрг баримл хийж штэ тий. Тэгэхэд ингээд нөгөө хүнтэйгээ адилхан баг ингээд адилхан болоо л гэдэг. Тэрэн дээр нь урам мороо хийж итэл тэгэл нэг харахад нэг л амтай ч юм шиг надад санагддаг тийм бас баримлууд байдаг. Тэгэхээр яг яаж гэдгийг би өөрөө мэдэхгүй. Тэр нэг мэтэл тийм болцсон байдаг. Жохон хувийн шинжтэй асуулт асууж. Ягаад тэгэхээр уран бүтээлч нарын үнэлгээ сайн байж иж уран бүтээл хөгждөг шүү дээ. Тэгэхээр одоо ингээд том Моя аваргын одоо тэр сайхан баримлыг бүтээлээ янз янзын ингээд бүтээхэд ер нь одоо тэр уран баримлч нарын өртөг хөдөлмөрийг ер нь хэр үнэлдэг юм болоо манай Монголын нөхцөлд ямар үнэтэй байд юм бол гадуур бас янз янзын нэг таагүй баримлууд байдаг шүү дээ таны сайн хэлдэг. Тэр баримлууд бол миний бодлоор мэрэгжлийн бос хүмүүс хийдэг баха. Тэгээд одоо нэг таньдаг хүмүүсээр ингээд за чи нэг жоохон гарын дүтээ юм чинь нэг хийгээд өгөөч гээд тэгээд нэг жоохон нэг мэрэгжлийн бос хүмүүс хийгээд манай баримлын нэрийг жоохон хойш нь татаад багсыг санагдтыг. Тэгээс яг мэрэгжлийн баримлчид бол ер нь бүгдээрээ сайн мэдээж дотроо сайн муу гэсэн бас хүмүүс байгаа л да. Тэгээд ямар ч хүн харахад аим шиг юм бол ихгүй. Тэгээд үн өртгөө хувьд бол тухайн уран бүтээлч бол яг одоо нөгөө барилга одоо нэг тодорхой ханштай байдаг шүү дээ тий. Тийм ханш ер нь байхгүй дээ. Тэгээд уран бүтээлчд өөрсдийнхөө одоо чадвараа дэлхийд юу ямар үнэтэй байд юм болоо. Дэлхийд мөн адил одоо үнийн хувьд бол харьцангуй чадвараас хамаарат өөрийнхөө үнэлэмжээс хамаарат тийм харьцангуй байдаг. Тэгэд гоё юм хийчих гэхээр тендер гэж нэг юм явцдаг. Та нэг 50 саяар хийнэ хөдөлмөрөө үнсэн чинь би орсноо 8 саяар хийчихье гэл. Тэгэхээр би төрүүлээд явцдаг. Тань шиг юм хийж чадахгүй шүү дээ. Нөгөө нэг чавчаага хийгээд нэг гачин сомын төвийн гачин энүүд хийгээ аждаг. Нэг бас тийм бодогдол бас байна тий. Тэгэхээр манай захиалагчдаа өөрсдийн буруу бас байгаа л да. Тим юм хүлээж авч байгаа хүмүүс чи өөрсдөө мөнгөө төлсөн мөртлөө тим хүлээж авч байгаа гэдэг чи өөрсдийнх нь бас хариуцлагагүй шинжилгээ. Яг би юм бол одоо сонгодог харьцааг бол яг баримтлах уу бас арай жоохон өөрөөр хийх үү? Арай жоохон гоёчилж байна. Тэ одоо хүний толгойн хэмжээ бол нийт өндөртөө нь одоо 8% хахад 1 байх хэвээр толгойн хэмжээ. Яг одоо тэгж барих юм бол бас юу болно? Гоё одоо сонгодог харьцаа болтой. Тэгээд одоо мөнхөд аваргыг бол жоохон баг зэрэг нэмэгдэлтэй булчин шүрмсийн чангалаад тийм тэг жоохон уран сайхны хэтрүүлэг орж иж бас хүнд илүү хүрнэ. Хэтрүүлэг тэр их гоё шүү. Хакуха маань одоо баярлалаа таныг яаж хүлээж авсан бэ? Тэгээ хакуха аварга бол нийл их баяртай. Тэгээд маш их баярлалаа гэсэн дээ. Сайхан тий. Үнэхээр сайхан байна. За энэ одоо манай уран бүтээл Монголын дарагчид маань үнэхээр гараа гаргалаа. 2 жил хөдөлмөрсөн одоо энэ уран бүтээл гэж хэлмээр байна. Өөрөө бол би нүрийг хараагүй байсан. Одоо ам дээр нь гэж ярьдаг шүү дээ. Анх удаа харлаа, сэтгэл сайхан хөдлөлөө. Тэгэхээр доглолоо. Баярын нулимс гаргалаа. Маш олон сэтгэл төрлөө. 93 наадан байхгүй бол одоо Монгол улс төр маань байхгүй гэж аав нь хэлдэг байсан. Багтмар сайхан өшөө болсон байх. Үнэхээр одоо гайхамшигтай. Тэгсэн хүмүүс бүр хөдөөнөөс зорж ирж бүр үзэж ийн гэж Facebook дээр яваад байсан шүү дээ. За манай нэвтрүүлгийн дараагийн зочин бол одоо төгсөө гэдэг одоо бас алдартай сайхан уран бүтээлч жүжигчин бүсгүй ирсэн байна. Төгсөө маань одоо бас кинон тоглохынхаа хажуугаар бас маш олон кинон дээр зургийн даргагийн арын албыг нь хариуцсан. За ялангуяа манай үзэгчдийн хувьд бол одоо хэцүү киноны хамаг хор найруулдаг хажид гэдэг багш тийм ээ. Ер нь одоо төгсөө маань яг амьдрал дээр ер нь хэр одоо тэр хор найруулдаг уу, хэр одоо хүмүүсийг базах уу. Ер нь хор найруулна гэж яадаг юм байна. За хор найруулахын цаашаа. Яг уу за урцгааны гудамж нэвтрүүлэгт өрсөнд баярлалаа. Тийм тэгээ бас үзэгчтэй энэ өдрийн минь төргий. Хэцүү анги хажид багшийн хувьд бол ерөнхийдөө би яг тэр хажид багш гэхээсээ ер нь тэр хор найруулах гэдэг талаас айгүй өөр хүн шүү дээ. Миний өөрийн дотоод характер өөрөө байж байгаа. Тэгээ найруулагч нарт яхаараа тэгж хардыг мэдгүй ер нь дандаа нэг тиймэрхүү дүрд явчаад ид юм. Эвгүй дүрд яваад байна тий.
Тийм нэг тиймэрхүү дүрийн санал гээл нэг та айгүй ааштай ээж хойд их хадам их юм. Тэр чинь бүр оюутан цагаас эхэлсэн. Оюутан байхасаа дандаа аригчин, янхан, хойд их хадам их гээл юм тоглодог ус ахгүй явдаг ус. Тэгээ 3 дугаар курс тахтай ямарсандаа уйлж явах вдэ чамжлан багшид. Одоо бас нэг мэдээ залуу оюутан гоё эмхтэй тогломоор байгаа. Жүлээтэй тогломоор байдаг. Тэгэхээр чин гүү миний охиостай чи битээс наа зав эсрэг дүрд явдаг жүжигчин сайн жүжигчин болд юмаа гэд чамаагч надад тэгж хэлж. Тэгээ тэр үедээ бол нэг ойлгоогүй. Гэхдээ яг ингээл өнөөдрийг хүртэл ингээ харж байхад ер нь нэлээд жоохон задардаг бах гэж би боддгийн эсрэг дүрийн жүжиглэлт. Ялангуяа гол дүрийн эрэг дүрүүдээ бас өргөж өгдөг те. Нэг хайлт нэг юм уу 2 сценд ороод гарах байсан ч гэсэн тэрийг үнэхээр үнэн бөгөөд зөв хийгээд үзэгчдэд хүрэхэд тухайн тэр дүртэй харьцаж байгаа босож жүжигчдтэй бас нэлээд ингэж дэм болж өргөж өгч бас нэмэр болдог л доо. Тэгэхээр тэр утгаараа сөрөг дүрийг би их гоё гэж боддөг шүү дээ. Сүүлийн үед бас таныг өсөх олон кинон дээр харж байгаа. Би тэр нэг манай цогтоо мань сууж байна. Та хэдийн маань хийсэн бас Алаг намар гэдэг кинон дээр бас их сайхан дүр бүтээсэн байлээ. Ер нь одоо ер нь киноны судалгаа дүр гэдэг чинь бас хүний амьдралын судалгаа байдаг штэ. Тэгэхээр одоо таны одоо бас бүтээхийг хүсдэг ямар дүр байна? Бас нөгөө залуу насны гэдэг утгаараа жүлээтэд бас одоо бас 20 тойх үедээ тоглолчвол бас гоё штэ тий. Залуу насаа мөхөлчих ч юм уу. Энэ тал дээр харамсч явдаг одоо дүр юу байна? За харамсах нь юу байх вэ? Ерөнхийдөө сая манай найруулагч цогтоо бас манай инх баяр маань бид 3 Алаг намар гэдэг нэг драм кинонд хамтран ажилласан байгаа. Тоглосон. Би жүжигчнэрээ мөн зургийн дараагаар ажилласан. Батахан мөнгөтэй болохоос биш. Яг л гойлох шиг амьдэрч байна. Ер нь хөгшөрж амьдрал үзсэн эр хүн гэдэг. Яг энэ намрын навч шиг. Яаж ч хатаж орж исэн. Энэ навчны гол шиг ноён нуруу хуурс нуурдаг юм байна л да. Одоо би нэлээ одоо ямар нэгэн байдлаар амьдралын нэг янз бүрийн нухчаа ч юм уу янз бүрийн тийм асуудал дөрүүд өгөхөд бол нэг торхгүй гэж боддог байхгүй юу. Тэр мэдрэмж гэдэг зүйл байна. Амьдрал туулсан одоо үтсэн харсан тэр зүйлүүдийг одоо өөрөөрөө дамжуулж үзэхтэй үнэн зөвөөр сайн хүрчих байх гэж бодцоо. Одоо яг өдөөд одоо нэг жүжигчд боловсрно гэж ярьдаг шүү дээ. Чадамжийн хувьд, мэдрэмжийн хувьд тухайн үний авьяасан дээр өшөө амьдралын тэр нэг мэдрэмжүүд байна шүү дээ. Тэр бүх зүйлүүд нэмэгдээд ирэхээр илүү жүжигчд жоохон чанардаж чансааждаг болов гэж дүгнэдэг. Тэгэхээр би нэг заавал тийм дүр ийм дүр гэхээсээ илүү ажилласаа хийх юмсан л гэж боддөг. Бас нэг хамаагүй юм ярих гэж бодлоо л доо. Одоо хүмүүс чинь ингээс кастинг кино хийгээд байна. Гоё арт юм хийя гэж ярьдаг. Тэгэхээр гоё арт юм хийхээр нийгэм маань тэрийг хүлээж авахгүй. Тэгэхээр арт кино хийхээр тэр нь шатчаад байдаг. Кастинг тэгэл нэг ойр зүрийн шампан гэсэн юм хийхээр мөнгө олоод байдаг. Ер нь энэ хоёрын ер нь альвгаар нь явах хэрэгтэй юм бэ? Ер нь одоо энэ чинь бас л нэг зовлон шүү дээ, тий. За, санхүү эдийн засаг тал дээр зовлонтой байх л та. Тэр үнэн л дээ. Тэгтээ бүтээл гэдэг талаасаа бид нар уран бүтээлчид бид нар бол ер нь бол хитрхи их мөнгө өгөөд бол ер нь бас хэрэггүй. Тэртээ дэргүү тэр хүний хийсэн бүтээсэн юм чинь дэлгэцэн дээр үлдэхтэй чанаргүй юм үлдвэл бидний одоо хичнээн өөрөө чадвартай байсан чинь мөнгнөөс болж гэдэг юм уу те. Тиймэрхүү бүтээл хийвэл бас өөрсдөд нь жоохон нэр үндэд залуу чадварт нь онцгүй л дээ. Миний өөрийн бодол бол ер нь болж өгвөл нэг ширхэгч гэсэн тэр кинон дотор нэг ширхэгч гэсэн зөв сэдвийг нийгэмд дуурж үзүүлж харуулах, зөв тоглолт, зөв хандлага, зөв үг хэллэг, зөв үйлдэлийг дэлгэцэн тусгаасаа гэж боддог. Өөрөө ч тэр тал руу их тийм ньюта хүн мөрдөж явдаггүй. Амьдрал дээрээ ч юу нэг үг хэллэгээ хүртэл хүн сошиал дээр ч гэсэн хүн бас боловсон зөв хэллэгтэй байх хэрэгтэй. Тэр дагуугаа одоо биднийг хүмүүс залуучууд хүүхдүүд дэлгэцээр хардаг. Тодорхой хэмжээгээр үлгэрлж харна. Тийм. Тэгэхээр бид нар зөв үлгэрэлтэй байх ёстой гэж боддог. Энэ бол миний өөрийн бас хувийн зарчим л да. Тэгэхээр уран бүтээлч хүн болгон дороо ер нь нэг бүгдээрээ гоё зөв бодолтойгоор нэг текстийг, нэг үгийг ч гэсэн зөв хэлээд тэр хараал мараалыг бол дэлгэцээр бас хэлэхгүй байх хэрэгтэй баймаар байна. Урлаг гэж яг ямар агуулгатай үг юм.
ер нь энэндээ багтчих хэвээр л гэж би боддог уран бүтээлийг бол. Янзын Солонгосын тий хор найруулсан нэг ингээл гэр бүлийн хэрүүлтэй тэр кино чинь нийгмийг хэвддэг юм болов. Би бас тэгж боддгийн. Одоо хуучин одоо манай Цогтоогийн аавын тоглосон одоо тэр говийн зэрэглээ тэр дээр үеийн одоо сайхан алтан үеийн кинонуудыг одоо бид нар ингээд харж байхад л ямар гоё юм. Дахин 5 үзлээ, 6 үзлээ, 10 үзлээ дандаа тэр сайхан зүйлээс одоо суралцж яадаг. Би одоо Дорж самбуу алдарт найруулагч Дорж самбууга одоо хүү Цогтоо битэр ч хар багын л одоо Кршок ноёр л да. Цогтоо маань одоо бас гоё кинонууд найруулж байна. Ялангуяа бас одоо аавын эрдэм гэж бас байгаа байлгүй. Би одоо бас яагаад ч одоо Цогтоо маань одоо гоё юу хийж исэн гоё шог зураг зурж исэн кино руугаа ер нь яаж байгаа Цогтоо маань ер нь сүүлийн төлхөө орчваа. Кино одоо жишээ нь өөрөө мэдээж ашигын кино гэж байгаа шүү дээ. Энэ чинь нөгөө бизнес гэдэг утгаараа тийм Америкийн одоо Холливуудын гэдэг шиг тийм кинонууд байгаа. Гэхдээ одоо жишээ нь би ч юм уу одоо бид нар одоо инквайр төгсөө бид нэг үеийнхэн тийм суусан. Бид нар одоо ингээд заавал нэг тийм эротик ч юм уу, аимшигын ч юм уу, одоо хатантай юмыг бас давхцаал хийх сонирхол нэгдүгээр талга. Нас ч бас энэ ч одоо хөгшөрч ийн таашаа чимтэй одоо яг л хийж бүтээх цаг нь ирж ийн л гэж. Ер нь найруулагч нар ч нэг 50 гарахаараа ер нь яадгийн биш үү? 50 гараад ирэхээр яг нөгөө тархин хөгжөөд тэг ер нь манай нөгөө мастер мэргэжлийн багш Инх Чаргал багш маань бол хэлдэг ус кино руу 50 гараад ороо гэдэг. Ягаад гэвэл одоо жишээ нь нэг амьдрал үзсэн хүмүүсийн тухай киног амьдрал үзээгүй хүн найруулна гэдэг чинь бас нөгөө талдаа утгач дутагдaltaй. Тэр утгаараа энэ өнөөдөр нөгөө алаг намар гэдэг энэ яриад байгаа кино маань ахмадуудын тухай кино шүү дээ. Бүх болгыг чинь зохицуулж бараан түүхийг чинь устгалаа. Хин чамд хууль бус ажлын санал тавиа. Та нарын насны хүн хүчээж энэ Монгол улс чинь хөгжиж заа юу? Нийгэмд одоо энэ 3 үеийнхний те тэр нэг зөрчил энэ ахмадуудаа нэг гэдэг юугаар одоо нэг манай чин зэрэг гэд бодсохтой компани захиралцлаа ингээ бүх мөнгөний гаргаад өөрөө зохиолоо авчиад ийм кино хийж байгаа хгүй энэ ч одоо ашиг юм бол биш. Гэтэ IPTV-гээр одоо бид нар энэ кино сурчилж байгаа юм шиг сууж байгаа боловч энэ цаад утгаараа нийгэмд бас үзээд нэг залуу үеийн маань одоо үзэхэд нэг имэрүүгээ нэг утсаар ярьж хэмжээний те киногоо үзэж дуусчаад гэнт хөшүүл рүүгээ нэг очимоор санагдах ч юм уу. Нэг иймэрхүү нэг мессеж түрүүний нөгөө нэг хуучны кинонууд чинь дандаа нэг хүнд ухаарл сургамж одоо оноо бүх юм ингэ зааж сургадаг хайсан байгаа. Ийм кинон нийгэм нөгөө нэг харьцаа нь багасчхаараа одоо нөгөө алаа хатаантай кино энэ маа нөгөө сөргүүр дагаврууд нь одоо нийгэмд харагдаад байна шүү дээ. Одоо нөгөө бие биенээ үе тэнгийн дээрлэлт мэрэлт янз бүрийн нөгөө нэг алаа хатаа мэдэн хэд сурчсан сууж гарч ирээд байгаа. Зөвхөн миний хувьд бол манай анги чинь бол нөгөө телевиз киноны найруулагч анги. Тэгээ би ч нөгөө насаараа NTV мэйгээл олон телевизд ажиллаа. Би 25 ч бас хэсэг ажиллажсэн. Тэгээ яг би нөгөө 21 оноос ингээд телевизийг заадаа байлиг. Телевиз ч бас нөгөө өөр болоод ирлээ шүү дээ. Уран бүтээлч тэгтэн жоохон шахагдах маягтай. Яг бол технологи дандаа бүх юм нөгөө нэг энэ технологи дээр суйрлаад ирэхээр нөгөө нэг уран бүтээлчд бол энд ажиллах шаардлага болчих жоох телевиз. Энд харин уран бүтээлчдийн хийсэн ямиг хөгжүүлдэг, түгээдэг те дуу хоолойг нь хөргөдөг ийм телевиз маань иймэрхүү болчихлоо шүү дээ. Тэр утгаараа ингээд 21 оноос ингээд нөгөө кино руу ороод одоо ар хөвч алаг намар одоо 2 дахь кино руугаа хийсэн. Хоёулаа ашигын бас кино. Эхний киногоо бол би өөрөө нөгөө ах トゥ хамаатан сад найс нөхдийнхөө мөнгөөр хийгээд нөгөө мөнгө олохгүй те ашигын бас кино учраас одоо өнөөдрийн алаг намарч гэсэн мэдээж нэг мөнгө олох зорилго нь гол нь биш. Нийгэмд өх мессеж нь том багасаа олон үзээсээ тэр утгаараа нэг 10 өчгөө киногоо би саяхан YouTube дээр 4K хувилбараар ингээд нийтэд тавьсан байгаа. Пабликаар.
500,000 үзэлттэй явж л байлаа. Гэгчээний одоо миний зорилго гэж нөгөө нэг те хэлж байгаа санаагаа л үзүүлэх нь чухал болохоос. Ялангуяа тэр алаг намрын киноны зохиол имийг үзэж хахад хүн ер нь амьдралдаа хийсэн бас буруу зүйлийнхээ төлөө гэмшиж яаж алдаагаа засах уу, яаж тэр одоо тэр сэтгэл санаанд нь тийм сайхан гэгээ байж хахад тэр сайхан зүйл гэж чинь бас эргэж гарч ирдэг юм байна. Залуу насндаа бол бас алдаа хийчихэж байгаа штэ. Аригтаар суугаад машины аваар хийгээд найз нөхдийнхээ амьдралыг оронгоор нь өөрчилсөн. Тэгэхэд тэрийг би зүгээр үзчихэд бас л их гоё тийм гүн ухааны маягтай ямар ч байсан касны кино биш. Нэг триллерээр нэг алдаг штэ тий нөгөө нэг ханаас ирсэн хинбэ чи гээл тий нэг дэмэрхүү маягтай байдаг. Би зүгээр одоо цогтойгоос асууя гэж бодоод байт юм л та. Аавын бас одоо нөлөө аав чинь бас одоо амьд ахуудаа бас та хэдийгээс найруулагч болно гэж бодож исэн юм болов уу? Ер нь яаж яагаад бас энэ аав хатлаар нэг сайхан дурсамж хэлээч. Ер нь бол манай аав чинь намайг 19-т мөрсөн л тоо. Би чинь тэр үед нөгөө дүрслэгийн оюутан байсан. Би чинь нөгөө хүүхдийн киноны зураачийн анги анх нэгдэхгүй 93 онд Монголд нөгөө соёлын яамнаас бүр юм тушаалгаараа нөгөө манайх чинь Оросд бэлддэг байлаа шүү дээ мультфильмийн зураачийг. Тэгээд нөгөө боломжгүй болоод нөгөө зөвлөлт холбоо тулс маань задраад тэг яг нөгөө Монголд бэлдээ гэдэг энэ одоо Бадар Унгай тэ Балжины багш эдгээр энэ хүмүүсийн нөгөө нэг их оролцоо том мягмар багш боролтойг анх ингээд нээжсэн. Тэгэнгუთ нөгөө юм ч бас их сонирхол байт юм байл л дээ. Хүүхдийн кино гэдэг чинь өөрөө дүрслэг урлаг байгаа боловч нөгөө талтай бол энэ кино урлаг. Тэгэхээр энэ рүү ингээд дамжаад ингээд явсараа телевиз ингээд телевизэн кино болоод ингээд хувирал явцсан л та. Тэрнээс би нэг найруулагч болно гэж 7-8 таа төгсөө шиг тэгж жүжигчин болно гэдэг энэ чинь 7 таа боддог байсан гэсэн. Энэ их хоёр бол 5 таа жүжигчин болно гэж боддог байсан гэсэн. Тийм юм бол байгаагүй. Ер нь дамжаад л явцсан юм л. Монголын бид нар энэ ондоошлол байгаа шүү. Тэргээр л бид нар кино хийх бол би өнөөдөр Нью-Йоркийн дээрэмчин гэдэг шиг те Улаанбаатарын дээрэмчин гэдэг ч юм уу те эсвэл Бархан хотын Саятан гэдэг кино хийгээд бол ямар ч дэлхийч сонирн биш, монголчууд сонирн биш. Тэгээ нэг монголчууд нэг буу муу тулгаал нэг юм алтан луу мууны байсан ч юм уу байгаагүй ч юм уу те малаад өмсцэн те харам ингээд ийм юм чурс амьдралгүй байгаа. Тэрнээс нь зүгээр хол юм ядаж бас нэг хийдэг хэсэг бүлэг хүмүүс баймар шүү дээ. Ер нь сүүлийн үеийн кино янз янзын уран бүтээлийг харахаар хитрхи сенсацийн араас хөөцөлтөд гой гангам гэдгингүүт нөгөө сүүлүүд хиймэл оюун ухаан гэж юм гарч ирчээд за бараг чамаар орогийн бичүүлжсэнээс би бараг хиймэл оюун ухаанаар юм хийлэгчий гэдэг ч юм уу. Тэгээ нөгөөх нь бас хиймэл оюун ухаан бас сайн ажиллаад бас нэг юм хийж л байгаа л та. Тэгээ би бас энэ тал дээрээс олболоод одоо манай Эрдэнэ хүүгээд одоо мундаг электроникийн инженер залуу ирсэн байж байгаа. Сүүлийн үед чи одоо тэр ах нэг бол чиний бас хийгээд байгаа салбарыг бас би муухай гэж байгаа юм шүү. Ер нь одоо энэ хиймэл оюун ухааны электроник гэдэр хөгжөөд одоо нэлээд өндөр түвшинд хүрээд явж идэг. Гэтэл энэ одоо хэр бодиттой байдаг юм болоо. Тэгээд бас энэ электроникийн тухай хиймэл оюун ухааны талаар бас бидэнд ярьж өгөөч. Яг ямар юм байдгийг бас ойлголт бас бидрээ жоох муу байна шүү. За юуны төрөнд бүгдд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За нэг баахан урлагийн тэгээд бас юм хийсэн бүтээсэн хүмүүстэй донд би ганцаар ингэ байж хаар бас хүмүүс гайхаж байгаа юм да. Юу хүн бэ гэдээ бодож байгаа. Би тэгээд электроникийн инженер мэргэжилтэй хүн байгаа. Электроник мехатроник гэдэг. Тэгэхээр ерөнхийдөө яг орчин үеийн мэргэжилтэй хүн гэж юу дээр нь ойлгож байна. Тэгээ одоо яг энэ яг 900 AI гэл artificial intelligence гэдэг хиймэл оюун ухаан гэдэг юмыг л их сонирхоод одоо тэрний талаар ингээд мэдээлэл өгөх гэж ирж байгаа юм шиг л өөрийгөө төсөөлж байна одоо ерөнхийдөө. Ягаад бас та бас байж байгааг учир шалтгаан бэ гэхээр ингээд дандаа нэг чиглэлийн улсууд дотор сүүлийн үеийн одоо хиймэл оюун ухаан чиг хөгжөөд бас урлагийн бүтээлийг хийдэг болсон. Яг тийм. Тэгэхээр таны хувьд бас их бас бидэнд их гоё содон зүйлийг ярих болов гэж бас бодоод байна л да. За тэгэхээр ерөнхийдөө бол ерөөсө хиймэл оюун ухаан чинь нөгөө prompt гэдэг юмар л ажиллаж байгаа шүү дээ. Ерөөсө ямар санаагаа өнгөт л тэр интернет дээр байгаа бүх мэдээллийг ашиглаад нийлүүлээл тэгэл нэг бичлэг байна уу одоо тэр баримл 3D загвар байна уу гэдгийг бүгдийг нь өгчөж байгаа. Тэгэхээр ер нь хиймэл оюун ухаан гэж ерөөсөө л маш их энэ интернетэд байгаа датаг л
бүгдийг ингэж эмхлүүлээд тэгэнгүүтээ тэр датаг ашиглаад одоо нийлүүлээд нэг утга төгөлбөр юм хийж яана л гэсэн үг. Тэр утга төгөлбөр юм хийж байгаа хэсгийг нь болохоор одоо яг үндэ тэр зохиосон хүмүүс нь ч тэр яг дотор нь юу болоод байгааг нь ойлгодгоо. Ерөөсөө яг нөгөө машин learning гэдэг юмыг нь болохоор алгоритмыг нь болохоор өгчдөг. Тэрнээс гадна машин learning дотроо яг тэр одоо бичлэгээ яг гаргаж ирж байгаа хэсгийг нь болохоор яг цаана юу болоод байна тэр гэдгийг нь ерөөсөө хийсэн хүмүүс нь ч бараг ойлгодгоо тийм юм байдаг байхгүй. Цаана одоо тархин ажиллаад байгаа гэсэн. Тэр одоо юу юунд ашиглаж болох вэ гэдэг нь бол бүх салбарт л ашиглаж болно. Одоо кино салбар байна уу, энэ баримлын уран баримлын салбар байна уу, тэгээ жүжигчний салбар байна уу гэл. Апдейт хийгээд идэг. Янз янз юм хийгээд идэг. Сая нэг юм гэмт хэрэг гарлаа штэ. Нөгөө нэг Gemini-гийн хэмэл оюун ухаанаар явж байгаа нэг нөхөр амьдрал хүнд байна. Одоо би яах вэ гэд ингээд нэлээд олон 2-3 сар явсан чинь за чи ерөөсөө амиа оролцох юм байна гэд. Тэгээд тэр нөхөр амиа оролцсон байгаа байхгүй. Гэтэл хиймэл оюун ухаан хүнийг амиа орлуулсан. За хоёр тохиолдолд гэсэн чинь нөгөө робот биш гэдэг ингээд нэг пазл эвлүүлдэн штэ. Тэгсэн чинь хиймэл оюун ухаан нэг хүнийг $300 дуудаад энийг эвлүүлээд өг гэд ингээд өөрөөсөө аправ хийцэн. Тэгээ одоо баг хүнээсээ баг илүү хөгжих гээд байна уу? Яванда тэр актер нэг iRobot гэдэг кино шиг юм болох гээд байна уу? Тийм юм байх юм ийм дээ. Тийм юм байх боломжтой. Гэтэ арай болоогүй. Одоо бид нар бол арай ямжих байх гэж. Хэдэн жил вэ? Би нэг 58 жил байгаах гэж бодчих. Одоо ерөнхийдөө яг харж байгаад мэдгүй. Хурдан байх боломжтой. Гэхдээ ер нь бол би ингээд одоо үйлдвэрт ажиллаад бүр амар робот гэсэн үйлдвэр энтерт ажиллаж байгаа байхгүй. Одоо Европт байсан. Тэгэл үзэхэд яг над шиг ажилтдаг робот, над шиг ингэж гар хөл хөдөлдөг робот энтер хийхин тулд бүр маш их зардалтайгаас гадна ер нь л боломжгүй гэж би ер нь хараад байгаа. Тэгэхээр ер нь яг хүнийг орлох тэр гар хөл нь хөдөлдөг энэ одоо хідэн мөчтэй юм тий ингэдэг ийм роботыг хийх боломжгүй. Яг сэтгэх нь яг хүнээс илүү сэтгэж болох гээд байна. Ер нь сэтгэх нь бол яг төрүүлээд ирчих байх. Харин яг хүн шиг энэ роботыг хийхийн тулд болоог байгаа л гэж бодоод байна. Сая хятадд хүн асардаг, үнд одоо ингээ халамж тавьдаг, үйлсгээний ажилтан гэдэг тэр роботын үн $170,000 гарч илээ. Тэгээд нөгөө гарац нь яг 32-оос 36 гарацтай гар барихаар барин сэтгэл хөдлөхөөр ингээд чангардаг ч юм уу. Бас их тийм хөөрхөн. Тэгээд зарим нөхдүүд бол эвгүй асууцсан л байлээ л дээ. Бас ямар ч учиртай. Бас нэг бичлэг гэдэг чинь нэг хүүхэд AI тэр туслах нь одоо унтраалаа гэдэг тэгсэн чинь бүр уйлаад тий бүр станаар би барыг чамайг санаад одоо яана гээл тэгэл нөгөө робот нь болохоор бүр яг ингэж яриад байдаг. Одоо бүр яг бодит яг тийм туршлагууд бас байдаг болсон юм байлээ. Гэтэл яг ер нь бол ингэж электроник байна уу AI байна уу энэ рүү ингэж гүн орох тусам яг үнд энэ амьтан харилцаа хамгийн чухал юм байна гэдгийг ингэж угаасаа ойлгод юм хэлээ тий угаасаа ер нь бол тэгэхээр яг ингэж роботын асрагч байснаас хүн асрагч бол заавал байна. Тэгэл асрагчийг бүгдийг халаад байхгүй болгох чинь гэж байхгүй гэж хараад байгаа. Харин бүр тэр хүн асрагчных нь үн цэн илүү өсөх байх л гэж бодож байна. Яг гоё хэлчихлээ шүү дээ. Би таныг одоо бас ийм робот, ийм актер, IT-ийн инженер хүн нөгөө IT руугаа хамгаалаад байх болов гэсэн чинь яг та чи уран бүтээлч сууж байгаа юм байна шүү дээ. Бид тэгээд яг бас одоо нас яваад байдаг шиг яг би тэгээд нас яваад одоо хэд үржиг гинэ. Одоо би 31. Ямар хөгш юм бэ? Ах нь одоо 120-ын тал ах нь одоо 60 хүрэх гээд явж. За 60 хүрэх болоогүй. Гэтэ зүгээр нас явдлаа гэхэр ч болохгүй байна. Гэхдээ яг урд нь би тэгдэгээс аахгүй. Одоо Японд байдаг гэсэн би бас. Японд байдаг байхдаа тэгэл хаа байсан тэр нано технологи, халдаг хувцс мовц гэл бүх юмнуудыг ингэж хэрэгжилж үзэж байгаа байхгүй. Тэгэл тэр үедээ л айгүй гоё ингэж хамгийн сүүлийн юмыг хэрэгжилж энэ хамгийн сүүлийн дугуйг унжина гэж боддог байсан чинь. Ингээд яг ирсэн чинь энэ нөгөө байгаль дэлхийтэйгээ харьцаж байгаа энэ ноол уран бүтээгдэхүүн энтерглүүгээ ингээ буцаад ингээ орд юм ба штэ. Нэхий мэхийч байна тий. Тэр мөрчөнд бүр хамгийн тэр нано технологиос бүр дээш одоо пико технологи гэдэг юм уу. Тэгээд явах юм байна гэдгийг ойлгож байгаа байхгүй. Хичнээн нано байжгаад одоо манай Монгол ноолрыг энэ өвлийн хүүтнийг яаж давах вэ? Угаасаа дийлэх юм бэлээ. Тэр ерөөсөө бүр ингээд бүр хэрэглээд ингээд үзсний туршлагаар ба одоо бол би бүр бүх юм одоо ноолрлоо ингээд шилжчихсэн одоо. Тэгэхээр ч одоо нэг өвөө юм шиг болж байгаа юм шиг. Чи одоо ингээд нөгөө хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх, цаг хугацаа хэмнэхтэй, санхүү хэмнэх одоо хялбарчлах дээр бол дээд зэргээр хөгжих баг. Яг урлаг дээр бол жишээ нь одоо түмэн дэм баримлыг ингээд принтерлдэг болсон шүү дээ тий. Тэр чин бол яг ингээ гараад ирсэн. Яаж харсан миний хувьд шүү дээ. Нэг л тийм
сэтгэлд тийм гоё ханамж өгч Тийм чадахгүй таашаал өгч чадахгүй байгаа байхгүй юу? Энэ уран бүтээлч Кино ч гэсэн адилхан тийм сэтгэл нь байхгүй болчих юм биш үү? Одоо ээяар дуу хүртэл дуулаад эхэллээ шүү дээ тий. Хөгжим одоо бүх юм. Гэхдээ эн чинь яг нэг явандаа бол яг дэлхийн хоёр хуваагт тодуул гэж би харж байгаа. Нэг хэсэг нь яг энэ хиймэл оюун ухаанаар хийгсэн кинондаа дурладаг эсвэл нэгэн жинхэнэ яг хүний гараар хийсэн уран бүтээл гэдэг нь хуваагч бол одоо Намдаковын уран бүтээлийг харахаар тэр одоо Чингис хааны давхиж байгаа морь идрэх чинь ингээд ямар хурдан давхиж байгаа юм бэ гэдэг. Тэгээ цаг хугацааны дундор ингээд урсаад их хурд харагдаад байдаг байхгүй юу. Тэгээ би тэрийг юу гэж ойлгосон бэ гэсэн чинь үнэхээр лаг бүтээл байна гэж яагаад сүүлдээ би тэр Тува Якутаас олдсон янз янзын тэр алтан өмд янз янзын бүтээлүүдийг би харчаад за манай нүүдэл чинь одоо тэр дээр үеийн одоо Пасирекийн соёлын үеийн олдруудыг харчаад за үнэхээр тэр дээр үеийн хүмүүс үнэхээр агуу сэтгэдэг байсан юм байна. Бүр гайхаж байгаа байхгүй юу. Нилээн бас өнөөдөр философик ярьж байгаа манай инк хоёраараа одоо бас сайхан гоё гитар нөгөө гоё таныг бас би киноноос харсан л да нөгөө гоё алаг намар киноны тэр саундтракийг бас гоё тоглож исэн. Одоо хиймэл ухаанаар хөгжим сонсохгүй яг жинхэнэ ориг хөгжим сонсъё тийм ээ хэдүүлээ. Тэхүү. За тэгээ. Та манай инк хоёр чинь бас өөрөө их олон хөгжим зохиосон штэ. Нөгөө гайсын нөгөө гоё дууг зохиосон их мундаг уран бүтээлч юм байж байгаа. Алаг намар гэдэг энэ гоё драмын бүтээлийг манай зөвхөн найруулаад тэгээд төгсөө маань тоглоод миний бие тоглоод би бүр тэр тусмаа өөрийнхөө бүр хайрлж хүндэлж явдаг савгаахтайгаа яг нэг одоо баг наснаасаа тэ өөрөд нөхөрсөн юм нэг ангийн нэг багын найзууд болж ингээд тоглосон. Их гоё одоо баяртай цэнгэлтэй яваа. Савгсөр ахыг бол одоо Монгол даяараа мэддэг. Манай хошин урлагийн нэрт төлөөлөгч, эрхэм мэлч уран бүтээлийн нэгдлийн одоо үүсгэн байгуулагч. Би бас тэр нэгдэлд 10 гаруй жил найруулагчаар ажилласан. Одоо маш их түвшинтэй тулхтаа жинхэнэ уран бүтээлч хүний яс чанарыг өөртөө шингээсэн. За тэгээ манай цогтогийн маань аавын шав, гарын шав тийм хүндэлтэй. Тэгээд би бас энэ ташрамд одоо ахтайгаа цуг нэг бүтээлд орж тогссондоо бас их баярлж байгаа гэдгээ хэлэх гэсэн юм аа. Тэгээд тэр кинон дээр бол яг би энэ Алаг намар кинон дээр энэ дууг дуулсан. Тэгээд тэр мэн бас ингээд сошиал мошлоор яваад хүмүүс их хүрсэн юм шиг байгаа. Гоё байна маань гэдэг. Би миний барьж тоглосон вариац бол тэр нөө сүүлд нэг охин энэ дууг дуулахад хийсэн манай энэ хангаа энэ тэр зураг мургийг аваад хийсэн тэр клип энэ гарсан байсан. Тэрэн дээрээс вариацыг л би тоглосон юм л да. Түүнээс яг өөрийнхөө тэрийг бол тоглоагүй. Тэгээ тэрүүгээрээ тоглоод үзүүлчихдэг. Тэг. Багын сэтгэл халнисэн отход халах Монгол бүсгүй хайж мөрөдөх болсон ачимэн хаа явна вэ дэлхийн удмаа үртхайлах ханиа олж харахгүй явна огт танихгүй байна ачимэн хаа явна вэ Таны бас нэг зохиосон бас нэг гоё дуу байгаа шүү дээ. Нөгөө Гайси нөгөө тэр дуу. За. Тэрийг өөр сүүл таны зохиосон гэдгийг сүүл мэдсэн шүү дээ. Та тэрийгэ тоглож өгөөч. Таны ер нь хэд дуу вэ? Тэр дуу. Энэ дууг яг та миний ойр тойрны тэгээд найз нөхөд дүүнэр шавнэр ч юм уу те.
Тэгээд тэр кино уран бүтээлд маань орж исэн. Миний одоо анхны тавилан гэж киног хийгээд одоо тэр кинонд зориулж хийсэн дуу л да. Тэгээ хүмүүс бол яг тэ гайсийнхны хийсэн гэж ойлгоод тэгээд ер нь баг гайс хамтлагийг баг гаргаж ирсэн дуу биш үү? Ер нь бол гайсны анхны хамтлаг болоод Сөстер хамтлаг болж байгуулагдаад тэр гайс төгсөчийн тавилан тоглосон баггүй юу? Тэгээд гайс хамтлагч нь бас тэр киноны үйл явдалд бас оролцож тоглодог. Тэгээд тэрэн дээр дуулж ирсэн. За тэрээс би хүлэн борондостод орсож хүлэн би хүлэн бүлэн сэлхэнд гандаж алсын харгуйгаас талдаа андын үнэт сэтгэлэн утлий аз жаралыг чамдан ерөө чамайг дагах сүдэрчин болий түсэр багашсан тэрүдээ зодон сэлчүрхэлчээ сэтгэл имзикэн догдлоо ир хүн зүрхэндээ харуснаа сэтгэл имзикэн догдлоо ир хүн зүрхэндээ харуснаа. Оо стагай. За дээр үе юм бол одоо супер хит дөө. За хэдүүлээ нэг барьд бай тийм аа манай 140 жилийн түүхтэй алдарт одоо сам игээл бий. Ер нь манай нэвтрүүлэгчийн ирэх олон спонсортой учраас яваад байдаг. Зарим хүмүүс чинь ингээд яасыг рекламлт юм байл гэж ярьдаг. За манай одоо Calpis Soda, Craft Cola гэдэг одоо ийм сайхан компаниуд ажиллаж байгаа шүү. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Зуны үдшийн дотн яриаг санагдуулам тансаг амт. Байгалийн сайхан дамран суухал сэтгэл сэргээх зөөлөн амт. Урт өдрийн дараа альжаалаа тайлан суухал төгс тохирох цэв хүйтэн сэнгэнсэн амт. Энэ бүх мэдрэмжийг дэлхий дахинад түгээсэн эгэлгүй нэгэн шараар. Сан Мигуэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Энэ уртааны гудамжинд анх яаж ирж ийсэн бидний үед ямар байсан ч юм тэр талаар нэг жоохон жижигэн тийм дурсамж ярих гэж бодож байна. Тэгээд тэр нь юу юм гэхээр би оюутан багтаа одоо 90 телевиз маань хэдэн жил болж болоо 30 жил болж байна одоо. 96 он тий. Тэгээ би 97 онд шиг санаж байна. Анх энэ телевиз чинь соёлын төвөргөнд байгаад авираахан тэр байсан. Тэгээ тэр үед одоо сүүлд нь миний дуусна тэр UBS-ийн хөгжмийн продюсер болсон Чимгээ гэдэг найруулагч. Манай Чимгээ. Тийм, Чимгээ би өөр манай үеийн хэдэн оюутнууд нийлээд хамгийн анх та битгий уурлаараа гэдэг одоо энэ скритик камер гэдэг шүү дээ. Тийм нууц зурн тийм нэвтрүүлэг хийж ийсэн. Тэгээд тэр нэвтрүүлгийн өгөхлөөр өдрөн зураг аваад оройн шууд ирээл монтажлаа шахангуудаа шууд тайлбараа синхроно ингээ яриад явдаг. Тэгээ нөө энэ төвшүүд муудангийн нөө юм шилэн хаалганы араас камера тавьж байгаа л хүн очиж уурлуулаад нөгөөтг нь уурлаад дагуулж гүйж орж камер дээр нэвтрүүлэг байсан юм аа гингүүд нөө яана маана ч гэдэм үү те ингээд тим нэвтрүүлэг хийгээд тэгээ би нэг их дэлгүүрийн 3 давхарт нөө хиний Gangster Paradise гэдэг дуу өгдөг штэ. Terminator. Тэр дууг тавиад нэг 5 минут ч илүү нөө юм би ч одоо брейк шин байлаа баг залуудаа. Брейк хийгээд 5 минутанд би тэр үед 10,000 төгрөг олчихсон. Хэдэн онд вэ?
97 он. Бас их тэр үе чинь бас ханштай мөнгө байсан шүү дээ 10,000 төгрөг чинь. Би 91 онд илүүтэй бас нөгөө Москвад явж байгаад мөнгөгүй болоод ингээд нэг оюутны байраар киноны сургуулийн оюутны байранд нэг сар гар нөгөө тэр чин дотроо бүх юмтай болохоор гарахгүй амьдраад иж болдог. Тэгж гараад сүйдээ мөнгөгүй болоод карма хоосроод тэнгүүд нөгөө одоо улс ордын аж ахуйн үзэсгэлэн байдаг шүү дээ ДНХ гэдэг. Тэрний үүдэн дээр киоскн дээр очиод би бас 3 цаг илүүдээ гарan бүжиглээд тэгээд би тэр үед бас амар их рубль олж ирсэн байхгүй. Тэгээд тэрийгээ дурсаж амхандаа тэр нэвтрүүлэг тэр дуршиж үтсэн чинь одоо та чи нөгөө юу штэ брейк хийн гэсээс 2016 онд тэр нэг авьяаслаг монголчууд гэдэг шоунд оролцоо. Танаа миний лав мэдсэн нэг имэжн стейж гэдэг нэг хамтлагтай та нараас тасархай гоё үзлбэр хийсэн шүү дээ. Тэр чинь яг тэр бас яг өөрийн ер нь бол түүхтэй тэр түүх бол ингээ яриуд уртуулна. А зүгээр би анги хамт олонтойгоо шавнараа ингээ бэлдээд тэр Got Talent-ийн 100 сая төгрөгийг ер нь бол аавна гэсэн тийм зорилготой. Надад тэр үед айгүй тийм мөнгөний хэрэгсэн байхгүй би хүүхдүүдтэйгээ яриад 50-ыг би аавна, 50-ыг та нар аавна. Яг 100 сая авцсан юм шиг ногт ганцгалж ажилладаг шиг юм болсон тий. Тэгээд шилдэг 32-т үлдээ тэгээд байх болсон л доо. Ер нь тэр шоу хийсэн байлээ. Бодлоо та нарт нөгөө өгөхгүй талаас нь яасан биш үү? Тэгээд ер нь мэдрийн чадал часаад. Одоо брейк бол хийн үстэй. Гэхдээ одоо л хийхгүй. Сууж байгаа ер нь брейк хийх үү? Ер нь одоо би яг үнэндээ тухайн 80-аад оны төгсөлд бол би бас брейкчин байсан шүү. Намайг бас мэдхнийг нь мэднэ гэж. Ганц нэг кино дээр гардаг. Тийм, тавилан мавилан дээр ингээ брейк хийдэг шүү дээ. Тэр тэгээд за 25 дугаар телевизтэй холбогдож ярьсан. Дараа нь би бас тэр Япон явж ирээд энд манай цогтойгийн ах амраа бид нэг юм Японы засгийн газрын хөтөлбөрт хамрагдаад Японд ингээ яваад тэр аяллаа нэвтрүүлгийн тэрэ хийгээд бас нэг 4-5 дугаар яг 25 дугаар телевизээр гаргаж ирсэн. 2000 он гараад 3-4 оны ингэж нэг телевизтэй холбоо. Одоо бол телевиз маань өргөжөөд актер сүрхий том телевиз болсон байна. Урт цагааны гудамжийн хувьд бол манай гэр бүлийн түүх гэдэг байхгүй. 1980-ад он гараад манай гэр бүлийн зураг авахулах гээд тэгэд яг энэ одоо энэ зурагчин байсан шүү дээ. Энэ Тайваны төвийн байшингийн суурин дээр нэг цагаан байшин байсан тий. Тэрний наад буланд зурагчин байсан байхгүй шар үүдтэй. Тэгээд манайхан нэг бүр ичмэгчнэр маань уйлаа майлан болоод нэг тийм гэр бүлийн зураг авах. Яасан гэхлээр тэр өдөр бүтээсээ өдөр байсан байхгүй юу? Зураг авахулдаг өдөр нь би сайн санаж байгаа. Тэнгүүд бүтээсээ өдөр манай баг ихч хоёрыг сурагч форумтай өмсүүлээд нэгсэн нөгөө хоёр маань дургуулхаад амралтын өдрөөрөө сурагч форум өмсөхгүй гэж уурлаад ч юм уу тэгээд нэг тийм тэгж яагаад ирээд авахулсан одоо манай гэрийн гэр бүлийнхний хамгийн тийм дурсамжтай сайхан зураг гэр бүлийн зураг яг одоо элэг бүтнээр авахулсан тий аавтайгаа ээжтэйгээ дөрөв ихчтэйгээ би ингээ голд нь аавынхаа үр дээр суусан юм гоё зураг яг энэ урт цагааны гудамжинд зурагчин дээр ээж авахулж ялаа. Ийм сайхан гигийн дурсамж үлдээсэн ийм газар л да. Тэгээд тэр тухай үнэхээр одоо манай урт цагааны гудамжийн одоо Улаанбаатар хотын түүхийг бол нүдэнд үзэгдэл сайхан ярьж шít. Ялангуяа одоо таны үеийн бас нөхдүүд ер нь тэр Beatles, Queen одоо Sting ингээл алдартай хөгжмийг бол үнэхээр л гаргахгүй тоглолт. Та нөгөө бидэрт нэг гоё юу тоглож үзүүлээч. Зүгээр сайхан гоё инструментал. Зүгээр шүү дээ нөгөө гоё Sting-гээ тоглож үзүүлээч. Sting бас гоё шүү те. Алуурчин Лё те. Лук Бэсний Лё. Манай хөтөлч бас очиод ингэ дундаас нь орно. Лёгийн одоо Ост киноны дуу төгсгөлд явдаг шүү дээ. Матилда нөгөө цэцгээ яагаад булаа те тэр хэсгээс эхэлдэг. Sting Shape of My Heart гэд. За алдаж онд магадгүй шүү өршөөгөөрэй.
хийгээд гоё штэ. Баясаа. Чаавста энэ миний өөрийн нөө хийсэн юу шүү, арайч шүү. Түнс энэ ашаад өөр тоглоно. Тэгээ би зүгээр яах вэ? Тэр нөө тэг өөрийнхөө л ингээд өөрийгөө баясгаад нийтэд тоглоно гэж үнэхээр ботсонгүй зүгээр яах вэ? Урд нь би зүгээр үлзэд нэг одоо тоглож өгчээсэн болохоор л үлзээ. Өстой гоё штэ. Энэ гоё хөгжим. Юу? Орцонд болцсон. Тэгээд ээжтэй очигээд. Яахан би өөрөө зохиолсон. Хувийн эмийн нийтийн дунд тоглоод яадаг. Тэр нь манай энэ тонгоогийн хувьд бас ингээд төмөн дөмбөрлгайн дуунуудаас ихээс илүүгээр одоо гоё попор нэг юм дуулах ч юм уу эсвэл энэ чиглэлээр гэж ер нь дуулдаггүй бас одоо уран бүтээлээс өөр хамаагүй өөр жанраар дуулдаг гэсэн үг шүү дээ. Уртын дуучин, ардын дуучин гэхээр л дандаа уртын дуу, ардын дуугаан дуулаад байхгүй. Одоо нөгөө караокед гэдэг шиг нэг тийм өөрийн нэг сонсдог дуушныхаа дууг одоо ингээд нэг чөлөөт цагаараа найзууд дундаа энэ бол дуулдаг. Хиний дуу голцоод болж байна. Гавьяч жижигч алтан цэцэг гавьятын дуу. Одоо нөгөө pop дива. Тэр хүний дууг дуулдаг. Манай найзууд бол ер нь мэднэ. Гэхдээ одоо сүүлийн үед бол яг л нэг тийм ятгахтай дуунуудаа төлхөө дуулж байна. Ягаад гэвэл одоо тэртээ тэргүй олон дуучид ингээл одоо электрон хөгжимтэй найруулга хийгээд ингээд дуулж байгаа. Би нэг усны тунгалаг тамирын голын дуулсан шүү дээ. Та сонссон байсан тий. Тэр дуугийн дуулахтаа нэг Монгол улсын ардын жижигчин Хөдөлмөрийн Баатар усан шарууга охин халиун сүрэн багш руу би холбогдож ер нь зөвшөөрөл авсан л да. Тэгсэн маш олон дуучид дуулсан шүү. Тунгалгаа тэгээд чи яг тэр язгуураар нь гоё ингээд дан ятах хөгжимтэй. Тэгээд бүр яг тэр үтгэл тухайн үед бүр яг үндэсний урлагийн театрын төмөн дөмөрлөгөө ятхыг тоглодог байсан болдмаа гэд нэг ятах чигчээр бүр яг бичүүлээд тэр нотоор нь тэгж дуулсан байгаа. За өнөөдрийн бас манай нэвтрүүлэг их гоё болж байна. Ялангуяа одоо ингээд уран бүтээлчнэр өнөөдөр ингээд зарим уран бүтээлч танилцаад туулын урсгал шөндөө сайхан гэдэг одоо энэ сайхан уран бүтээлийг ямар ч бэлтгэлгүй шууд импровизацаар тоглох чинь шүү. За та аяртай амжилт хүсье. Нэг зүгээр юу яваад авч тээ. За тэгээ. Туулын урсгал шөндөө сайхан Торогод олего хайлам яралстагасан хаюрангире дамба ходогсо холинар аванга доградагасан Сагалдан номбахча саригажа усандана хоо ододига тодод 우르토리히게 닥도돈 돌아사 내가 이도라태서 시위는 하자도 나오지 좋은이도가 나다 달다가 Ер нь одоо ингээд за ингээ хамтлаг
Амплагд мөртлөө нөгөө гоё юм Монгол гэлтэй сайхан бүсгүйч гитартай. Бас л их л гоё сонсогдсон юм байна штэ. Ингээд дуулах юм байсан түрүү хоёулаа нөгөө бэлддэг байж. Гэхдээ ер нь юм гинти юм гэдэг чинь их гоё байд юм байна штэ. Бас бэлтгэстэй болсон. Тий. Төгжөд бас эвгүй шинжээ. Хөгжим би хөгжимчин хүнийг маш их хүнддэг байхгүй. Яг маш олон цагийн сургууль тийм ээ дадлаг тусны юм хийж энэ хөгжмийг чи өөртөө шингээдэг дуучдыг тодтогч байдаг юм. Шууд л одоо яг та ингээд импровизац тоглох үе байдаг л байх л да. Гэхдээ хөгжмийн бүтээл ялангуяа нэг хөгжим аккомпанементийн гэдэг чинь бас сайн сургууль хийхгүй болохгүй. Тийм. Та дээ нөгөө кинон дээрээс би бас харсан л та. Манай Эрдэнэ цэцэг их чих гой тоглосон байлээ шүү дээ. Бас нэг тийм сэтгэл мэдрэлийн өвчтэй. Тэгээ өөрөө нэг актер одоо нисдэг ингээ гой далавчтай болно гэд. Тэгээ би тэрэн дээр нэг сони юм санагдсан байхгүй юу. Ер нь мэдрэлийн өвчтэй хүмүүсийг ихэнх одоо аз жаргалтай байдаг гинэ. Сэтгэл мэдрэлийн өвчтэй өсөд. Эдгэрхээр амьдралын нөгөө бодит үнэнтэй нүүр тулчдаг ч юм уу. Тэгэхээр тэр киноны тэр хэсгийг яаж тэгж хийсэн болоо. Ялангуяа манай найруулагчаас асууя. Тэгээд нөгөө лавга жүжигчин лавга ах гэдэг штэ. Маргааш чамд өстой нэг гоё эриөхөний маш том далавч ирнэ гэж байна гэл. Нөгөөх нь хүүхдчиг баярлаад. Тэр бас их сонь тий. Тэгээ ер нь нөгөө энэ манай киноны зохиолч нөгөө Чин Зориг маань анх нөгөө бичсэн байсан дүрэлттэй. Гэхдээ хана өвчин нь бол яг зохиол дээрс тодорхойг байгаа. Тэгээд нөгөө төрийн сойрхолт зохиолч Гүр Азар байгаа штэ. Гүр Азар ах маань энэ киноны бас редактороор ажилласан. Кино тохиолдуулсан. Тэгээ нэг Гүрээ ах бас энэ дээр бас жоохон тэр нөгөө хүүхчиг болдог тэр нөгөө далавч малч гэдэг тодтгол дээр бас жоохон санаа нэмэрлсэн. Тэгээд яг судлаад үзэхээр бол яг нөгөө юм осол гэмтлээс нөгөө үүдсэн юм нэг гэмтлээс үүддэг юм нөгөө тархины тийм гэмтлийн яг өвчин байт юм байлээ. Өөрчлөлтийн нэршилтэй. Тийм яг нөгөө жинхэнэ өвч авсан аахгүй амьдрал. Тэгээд яг нөгөө өөрийн чинь саяны хэлдэг тийм нөгөө хүүхчиг болцсон биш нөгөө орж гардаг байхгүй. Нэг бодит насн дээр нэг хүүхчиг болохоор нөгөө хүүхд гэдэг чинь өөрөө те нөгөө гинэн сайлган ямар ч одоо стресс, шанал, зовлон байхгүй. Тэрнээсээ гарахаар яг өөрөө чи хэлдгээр нэг тийм нөгөө нийгэмтэй жоохон холбосон л да. Манай нийгэм өөрөө бараг нөгөө нийгэмд бараг тийм өвчтөй хүн бараг илүү бараг аз жаргалтай арай хүнээрээ байгаа юм уу ч гэх юм уу те. Нэг талаасаа ш. Наатар чинь нисэхгүй байна. Нисэхгүй. Наатар чинь нисэж болохгүй байна. За энэ далавч чинь нисэж болохгүй байна гэд буцаага дэлгүүртээ авчиад өгч. Том далавч байна гинэ. Бүр ийм том далавч байна гинэ. Байгаа гинэ. Киноч өөр одоо хэрэн зү шүү дээ. Зугаацсан сэнгүүлэх гэж нэг өөрөө байна. Зүгээр ороод кино театрт нэг гоё чипс, попкорн идээд нэг кино үзэл магтаад гарчдаг кино байдаг ш. Тэр бол нөгөө нэг хүн чинь сатарж байгаа ш. Амралтын өдрөө тархин амрах маяг. Эсвэл нэг бодогдоод байдаг кино байдаг ш. Тэр дүрийн одоо түрүүний өөрөө ч асуусан нэг текст ч юм уу хүний сэтгэл татагдсан байдаг ш. Одоо жишээ нь би чам тайртай киноны Дэлгэрийн аавын үрлээ өөрөө ширэн дээр сунцсан байлээ гэдэг шиг нэг амьдралд нэг тийм нисж өгсөн нэг ганц нэгэн ч гэсэн сцен үлдчихийвэл одоо бас энэ кино урт настай л болох болов гэж бодож хийгсэн кино юм да. Сайхан уран бүтээл. Манай Зууны манлаа сараа дуулсан байсан шүү дээ. Кинонд нөгөө Баярагийн дуулдаг бол өөрийнх нь дүрийн дуу байхгүй. Яг нэг албан ёсны киноны манд дуу болохоор нэг Зууны манлаа манд дуулсан. Салих хаша үлэхи зэсний үзүрч мэдэхгүй тавилан хаша ирэхи зовлон жаргал хэлэхгүй. Алдаг намар гэдэг чинь өөрөө нэг хүний амьдрал өөрөө олон хөтэй шүү. Аран шин чөнгөтэй, амьдрал нь чөнгөтэй, сэтгэл нь чөнгөтэй гэсэн нэг тийм гурван нэг өөр төвшөнд амьдарч байгаа гурван хөшний тухай шүү дээ. Нэг нь элчин сайд байсан нөгөө мөнгө төгрөгтэй, нэг нь
төмөрцөн юм тоочхон дээр амьдардаг, нэг нь бүр одоо нэг алтуур хийж амьдардаг гэр хорооллын ч тийм үү. Тэр утгатайгаа л холбогдсон нэр л дээ. Чиний тунгайг дуулаад тайзан дээр дууссан шүү дээ. Хамгийн ихний дуу чинь нэр нь юу вэ? Дуул. Тэр ингээд сонсоод тэгэд ийм юм бодож явахгүй надаа. Юу гэхээр ингээд за өнөөдөр тунгаа төмөн дэмбэлгэн дуу дуулж байна. Ер нь бол энэ дуу цаг үе одоо бидний хойд хэдий үе байдаг. Тэр бол энэ дуунууд дуулагдж байгаасаа хин дуулах нь одоо нэг миний хувьд бол нэг тийм чухал. Ер нь дуулагдж байгаасаа тэр сайхан гардын өв хай тий. Ингээд үлдээсээ яагаад би энэ тухай ярьж байна нэ? Yesterday гэх кино гэдэгтэй би тэр лаг кино амар кинотэй тэрний төгсгөл ерөөсөө тэрийг Джон Леннон, Пол Маккартни зохиосон байна уу? Тэр нөхөр дуулсан байна. Тэр хамгийн гол нь Beatles-ийн дуу үеийн үед дуулагдж байвал гэсэн ийм утгатай кино байхгүй юу? Тэр та Beatles-ийг тоглож өгөх юм биш үү? Ямар номер вэ танд? Тэгээ болж гин үү? Болгүй яа тийм бэ? Тий. За, алуу. За Beatles. Бүгдээрээ бодолд орцсон байж тээ бүгдээрээ. Үнэхээр сайхан хөгжмөлтэй. Гайхамшигтай тий. Үнэхээр гайхамшигтай. Манай Төмөгийн хувьд одоо энэ 26 онд 27 онд ер нь ямар гоё том төсөл дээр ажиллах санаа байна. Ялангуяа одоо Улаанбаатар хот чинь бас одоо бас дэлхийн том хотуудын нэг болчлоо шүү дээ. Мегаполис гэдэг шиг. Манай Улаанбаатар хотод одоо ямар гоё одоо баримл энэ ирэх одоо 26 онд 27 онд ер нь бий болох болоо. Танд одоо гоё төлөвлөж байгаа гоё ажил юу байна? Тэгээ одоо ганц хоёр скизэн дээр ажиллаж байгаа. Тэгээд наан нийлээд явах уу. Тэгээд бүтцэн гоё сюрприз юм байна. Сюрприз барь тий. Тэгвэл гоё. Тэгээд шуураад байгаа тэр нэг Чингисийн хөшөө гэдэг дээр нэг зөв задруулга гэж. Чингис хааны хөшөө барьсан гэж сошиалор саяхан явууллаа. Тэр хөшөө 3-4 жилийн өмнө баригдсан хөшөө. Тэгээд автор нь очир болд гээд баримлчин байт. Би зөвхөн тэр үедээ нөгөө туслахаар ажиллаж байсан. Тэгээд сошиал жон буруу яваад гэсэн лээ. Тэргээд бас Чингис хааны хөшөө биш их утгын хөшөө байгаа. Хүмүүс нөгөө Чингис хаан өөрөө зарилга уншдаг. Өндөргээд сошиал дээр яваад байсан. Тий, шүүмж яваадсан. Угаасаа Чингис хаан биш. Өөр хөшөө. Ер нь манай маасууд чинь тэгэл ер нь мэддэг юм байхгүй, мэддэг юм байхгүй болчиход тийм шүү дээ. Ерөөсөө бүх юм дээр л дуурч идэг тий. Бүгдэн дээр нь тайлбар тавилтаа нэс тэгэл олон сайтуудаар явж байгаа харагдсан. Одоо тэр их эзэн Чингис хааны маань алтан шүтэн тэр Италийн бас уран баримлчид хийлээ штэ. Бас л үнэхээр сайхан уран бүтээл байсан. Ер нь таны хувьд тэр бүтээлийг хараад яг одоо онцлог нь юу байсан бэ? Тэрийг Монголын төрийн сойрхолт ил болд гэдээ баримлчаа автораар нь барьсан байна. Тэгээ Итали улсад Италийн үйлдвэрт зутгуулад, хөглөөр зутгуулад наашаа авчирч угсарсан. Болдохын баримл угаасаа гоё монументал нүсэр одоо сүрлэг харагддаг. Яг тэр онцлогоороо хийсэн мөлий. Үнэхээр сайхан хаан хөшөө болсон. Би тэн дээр бас гайхаад байдаг байхгүй. Ягаад Итали хийсэн бэ гэд бодсон. Яг харахгүй Монгол хүний оюунснаа орсон байна. Одоо Европод явж байхад Аз хүмүүсийг зурч чаддгүй штэ. Зурхаар нэг тийм сонин зурчаад байдаг. Европ хүмүүсийн нүүрний фактор бидний нүүрний фактор чинь шал хоёр өөр юм байлээ л дээ. Тий. Оюутан багтаа дандаа Европ баримл хуулдаг гэсэн. Давидын баримл. Тэгэл өөр сонгодог баримлуудын царайг нь хуулдаг гэсэн. Тэгээд төгсөөд
захиалгын ажил дандаа Монгол хүмүүсийн захиалгын ажил гэж байгаа юм чи. Одоо төгснөөс хойш Европ хүний баримл хийгээгүй. Одоо энэ хийж үзэх юмсан гэж бодоолгаа. Аз царай арай мэлгэр учраас хийх хэцүү. Настай огцсон хүмүүсийн царай хийх урамтай байдэ. Үрслээ булчин тод болцсон. Залуу хүмүүсийн чинь ингээд мүлгэр учраас аль болох юм бөөрөнгө мүлгэр тусмаа хийгээд уншигдахад хэцүү. Тэ зургийг хараад уншихад 26 онд ямар бүтээл гарах юм бэ? Тэр яг 26 хөшөө бас тийм амар бүтэхгүй. Тэгэл эскизийн ах дүүнэртэй үзүүлнэ. Тэгээ санхүү мөнгө төргөн босно. Тэгээд мөнхөд давраг хөшөө хэд чинь 2 жилийн хугацаанд хийгдсэн. Гэтэ эскиз бол хийгдсэнээс хойш бол болцсон байдаг. Тэгээд байрлах газар тэгээд зүтгуур ажил гээд ер нь нэлээд ажил ихтэй. Тэгээд нээлтийн өдрөө хүлээн гэх мэтчлэн. Тэгэхээр яг тэдэн он гэж хэлж мэдэхгүй байна л да. Хэд хэдэн эскиз явж байгаа. Тэгээд уншаал. Тэгээд зарим нь бас бүтчих магадгүй бүтггүй шиж магадгүй. Яг тийм хөшөөгөө хилчгээр бүтггүй бол бас одоо хийж явахдаа одоо манай Эрдэнэ хүүгээс ч юм уу одоо бас зөвлөгөө авах юм бол энэ техник технологийн хүн бол бас л мундаг зөвлөгөө өгөх байх гэж бодчих. Та гэхдээ яа тийм одоо 3 хэмжээс дээр компьютер дээр зурх мөх шаардлага гардаг уу? Хослуулж байгаа. Өөрөө ерөнхийдөө тэрэндээ өөрийгөө хөгжүүлэх бас явж байгаа. Зөвхөн одоо 3D-гээр хийгээд ZBrush програм дээр ажиллах юм бол хийдүүлээгээ түрүүний ярьж ирсэн чигт цаанаа амьгүй тийм хиймэл болчтой. Одоо би энэ эскиз хэр гахаад байхгүй. Одоо ингээл мөнхөд таваргын хөшөө хэд чинь урдаас нь харсан зураг дээр л та ажиллаж байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэр ардаас нь мардаас нь гэдгийг одоо яаж төсөөлж гаргаж ирдیں۔ Тэр өдөө бүр ерөөсө бүр яг л бүр төгс бүр ингээл харагдаад байхгүй. Тойроод ахаар бүр хідэн цагч хамаагүй ингээд тойроод ингээд үзээд байж болохоор тийм гоё болцсон. Тэгэхээр одоо баг хаана алдаа нэ гэдэг хайртаатай ажим шиг. Антом угаасаа дандаа судалгаатай явж байгаа антомоо хараад тэгээд за мөнхөд даваргын нөгөө шинжүүд байгаа хүзүү бүдүүнтэй хүзүү бүдүүн гоё бүдүүн гайхах шигтэй. Тэгээд аль болох тэр авсан юу байх вэ? Тэгээд хагхуу аваргаас тэгээд хагхуу аварга ч бас гоё бүдүүн. Өөрийн гэсэн бүхийнх нь онцлог шинжүүдийг бас нэмэлтээр гаргаад гол нь бас тэр хүний характер байна тий. Дотоод сэтгэл гарцыг хэсгээр гаргасан байдаг шүү. Тэр характер муу аварга нэг алдартай өгөөдөг шүү дээ. Хаях би яараагүй байхад гэж тий. Унах чи юундэ яарна вэ? Гадтай тохиолдолд муу аварганд олжсон баггүй юу сурвалжлага аваад яагаад тэгэхээр нөө манай миний одоо анги удирдсан багш маань Найдингийн гавь гэж ардын багш байдаг. Тэгээ багшийн маань нэг тийм юу болох гээд тайлан тоглолт болох. Тэгээ муу аваргач манай багшийн нөө тэр хилтгий заяан тэр тоглосон баггүй юу? Ноён болж. Тэгээ тэр тухайн энэ тэр очиж асуух гэ гэрт нь очиход анх би хавхухогийн зургийг харж ирсэн баггүй. Хүн юм нэг сэлэм зүүцсэн. Тэгээд одоо дараа нь тийм их авраг болоод ингээ гараад ирнэ гэж одоо тухайн үед бас санаагүй те. Өө ийм хүүтэй хүн юм сумууд явдаг юм биш тэгээд тэгэхэд анх харж ирсэн баггүй. Тэгэл тэр би тэр хөшөөг үтчихэв. Аврагч өөрөө мүлжүр ихтэй гэсэн л та. Өөрийнх нь харизм характер бол хийхэд урамтай. Тэгээд ерөөсөө цаанаасаа айгүй хордон бүтсэн штэ. Би өөрөө хийнэ гэж бодооч гэвч байсан. Мөнхөд давраг хөшөө хийгдэж байгаа сураг байсан. Тэгээд тэрэнд нэг оролцчихсан гэсэн тийм өсөлтөөсөн чинь бүр өөрөө гардаж аваад бүгд нь гардаж хийсэн. Тэгээд цаанаасаа л яцсан юм шиг санагдсан штэ. Манай нөө бас цэрэн аваргын бэр штэ. Цэрэн аварга нэр мөнхөд даврагын зодгийн ойсон юм билээ штэ. Тий гэж ярьдаг. Тэр луу хитэ одоо хөшөөн дээр байгаа. Хөшөөн дээр юм луу хитэ зодог юмсан байгаа. Тэр юм уу? Тэрийн ойсон юм билээ. Цэрэн аварга ойсон юм билээ. Тэр цэрэн аваргыг чинь бас одоо манай Монгол бөхчүүд юу гэж ярьдаг гэхээр бүх хүний одоо бүх сайхан шинжийг бүрдсэн тийм одоо сайхан ир хүн байсан гэж ярьдаг тийм. Одоо мөнхөд даврагын бас мүлжүүртэй хөшөө гарна. Тэрх бах тий. Үнэхээр сайхан хөшөө болсон тий. Тэр тухай тэгээд холбогдно. Тэгээ манаас Японд нэлээ олон жил суралцж ирсний хувьд Японы тэр хүүхдүүдийн тэр фантаст сэтгэлгээтэй янз янзын хүүхэлдэйн кинонууд байна. Тэр роботуудын нэг тулдаан болдог ч шатаадаг, дэлбэлдэг. Тэр одоо бас хүмүүсийн бүтээл сэтгэлгээг бас хөгжүүлдэг юм болов. Манай Монгол хүүхдүүдийн хувьд одоо Япон хүүхдүүдийн хооронд бас яг ямар ялгаа байна. Аль нь илүү байна гэдэг ч юм уу те. Ер нь бол яг ингэ цуг сураад яг яваад үзэхээр сайнууд нь сайн муунууд нь яг л адилхан. Ерөөсөө л адилхан. Тийм дунд сайн хөгж байгаа, муу хөгж байгаа. Тэгээд гол ялгаа нь хэм бол тэр нэг нийгмийн л ялгаа баг шүү. Тэр хүүхдүүд аав ээжүүд нь хүүхдүүдтэйгээ багаас нь айгүй сайн тулж харьцаалах шиг санагдав. Тэгээд явж явж байгаад ингээд Монголд ирэхээр аав ээжүүд нь ер нь л тэгэл нэг л
байж лэг сургалдаа яваад болж иг гэж орхицсан байт юм шиг санагдаад байна. Тэгэхээр яг ингээд хүмүүжил гэж үзэх юм бол Европт ч Японд ч хүүхдүүдийн хүмүүжилтийг анхаарч байгаа нь ингээд айгүй харагдаж байгаа. Энэ дээр л үзэхээр арай болохгүй. Одоо жишээлбэл би ингээд нөгөө энэ амьд төгжин судлаа айгүй тогтлол одоо яг үндэ нөгөө хүмүүс ингээд гидсэнд нь байхаас нь ихтэл тэр гой хөгжим сонсгол бай энэ төр гэж тэгдэг штэ тий спикерээр тавиад тэр мэл чинь яг үндэ тэр бол тэр хүмүүжлэлт нь би бол нөлөөлөхгүй гэж бод. Яа тэгэхээр яг үнэхээр тэгэж хүүхдүүдийг хөгжмөөр хүмүүжүүлмээр байгаа бол яг тэр нэг зориултын газар нь тий улсын филармон ч юм уу тий тэр газар нь ингээд гойж гоодоод хамгийн гоёор нь тавиад тэр хүмүүс орчинд нь оруулж иж тэр хүүхэд ингээд дотроосоо ингээд шаал өөрөөр тэр аналог хөгжмийн систем яаж чихэнд нь орж ирэх вэ те тэр чинь ингээд компьютероор дамжиж ирж байгаа дижитал систем энэ чинь шаал өөр юм байгаа гэдгийг юусоо мэдхгүйгээр бид нар ингээд хүүхдээ хүмүүжүүлэх гээл нэг жоохоо 30 минут зарцуулаад YouTube-ээс хөгжим тавиал те тиймэрхүү байгаа юм шиг л харагдаад байгаа шүү дээ. Тэгэхээр юусоо анханасаа тэр хүүхдийн хүмүүжил дээр л Европ байна уу, Япон байна уу энэ хөгжилтэй орнууд их ажиллаж байгаа юм шиг л харагдаад байгаа. Тэгэхээр энэ мэрэгжил сонголт Монголыг бол бүр анханаас нь ингээд хүүхдийг аав ээж нь гоё тулж ажилласаа гэж би боддоо шүү дээ. Яг л ойрог юмд л одоо дурлуулах ёстой гэдэг. Аналог гэдэг чинь одоо гайхамшиг. Одоо энэ ингээд хөгжмийн системүүд бүгдээрээ Японд бол бүгд аналогоор л байгаа. Бүр үнэтэй одоо тэр пианист тоглуулагч моглуулагч чинь бүгдээрээ аналог ламп гэдэг системээр явж байгаа. Одоо л ингээд энд эренгүүтээ тэр нөө транзистор одоо юу гэдэг дижитал болоод байгаа болохоос яг тэр мэддэг хүмүүс чинь угаасаа л аналог яг ойрог юмруул ингэж явдаг юм байна шүү дээ. Эрдэнэхүүгийн яриаг сонссон чинь ер нь 60 70 оны үед ер нь хөгжимч тэр хүүхнүүд нь ч гоё палаштай эрэгтэй хүмүүс чинь гоё шилиа пижак өмсөөл машин хүртэл гоё ганган те. Тий. Ямар гоё загвар тэр үед их гоё байж тээ. Сүүлийн үед ер нь хөгжөөд бид нар жоох ухраад байгаа юм болов гэж бодлоо. Ухраад тийм ээ. Зарим нэг талаар хүний тэр одоо тэр артистик байдал талаараа нэг жоох ухраад байгаа юм шиг байж. Жишээлбэл одоо энэ дижитал одоо пианзыг ингээд сонсон шүү дээ те. Тэгэнгүүт ингээд ерөөсөө нэг дугаас хэдэн жуудаа сонсоо өөддгөө гэж байгаа байхгүй. Тэр яг тэгэхээр нөгөө аналог болохоор тэр пянзан дээр тогтсон тоос бүр ингээд өөр их шиг гаргадаг болохоор дандаа ингээд шинээр сонсож байгаа юм шигээр ингэж хүлээгдэж авдаг гэж үздэг юм билээ. Тэгэхээр юу диск бол нэг дуу хэд удаа сонсонгуудаа өөддөг жишээтэй тийм. Хуучин хөгжмөдөөс яагаад лаг байгаа гэхээр би зүгээр нэг тийм хар авсаа, хар юм муухай юм сонссон байхгүй. Яасан бэ гэхээр сүүлийн үеийн одоо хөгжмүүдийн ч бас герцийг нь өөрчлөөд энэ маасуудыг бас ингэж бас тархийг нь барьдаг ч юм уу. Тэгэхийн тулд нөгөө нэг еврей нар ч өөрсдөө лаг үндсэн гэрцээ сонсоод биднийг бол нэг зомби болох маяг. Өөрсдөө бол гоё стек хийж байгаа мөртлөө зурагтаар гарахтаа бүүргэр идсэн, төмс идсэн нөхдүүд гараад идэг. Технологийн үед ямар ч тийм пропагандаг бол хүчтэй явуулах боломжтой болсон ба шүү дээ. Одоо энэ AI гэдэг ч бол аим шиг байхгүй. Бид нар одоо энэ Монголд AI-г яаж хэрэгжиж юм тэгэхээр ингээд шал хэрэггүй юмар ингээд тижээгээд байна гэсэн үг шүү дээ. Хэрүүл мэрүүл хийгээд. Тэгээд тэр чи одоо тех тусмал бас нөгөө тишээ л хөгжөөд байна гэсэн үг байхгүй. Тэр AI чинь бас нэг Монгол гараад ирлээ гэсэн үг ерөөсөө. Эрдэнэхүүгийн маань одоо хувьд одоо 32 хүрж байгаа маш хөгширж байгаа мөртлөө за наригж байгаа шүү те. Яг нөгөө тэр бидний бас их бодож явдаг сэтгэл зовж явдаг зүйлийг ийм бас сайхан залуу ойлгож байна. Тэгээ бас Эрдэнэхүүдэд баяр хүргье. Сайхан байна шүү. Өнөөдөр манай уран бүтээлийн нөхдүүд тэгээ манай мундаг инженер залуу дуучид найруулагч нар гэд маш одоо сайхан сонирхолтой яриа боллоо. Тэгээ та нарыгаа бас одоо энэ урт цагааны гудамж нэвтрүүлэгт ирж сонин сайхан яриа амьдралын хуучаа сайхан ярьсанд маш их баяртай байна та бүхэндээ. Тэгээд бид бүхний сайхан нэвтрүүлгийг одоо алдарт одоо Төмөн Дэмбэрлэгвайн одоо дуулсан одоо сайхан дуунуудаас нь төгсгөл ямар вэ? Тэгээд та ямар бас сайхан уран бүтээл доолё гэж бодож байна. Монгол улсын ардын жүжигчин Гомбын Төмөн Дэмбэрлэгсний дуулсан. Одоо анх удаа нэг Сонмын удалгой гэд зохиолч хүн биш дээ тий. Тэр хүн чинь нэг 1982 онд өөрийнхөө тийм баримт киног хийсэн юм байлээ. Тэгээд нэг шүлэг бичээд жалснаар угаад за Төмөн Дэмбэрлэлийн хоолойд зориулж юм дуу хийх шүү гэд удалгой болохоор Булган аймагт төрсэн, Хөмөн Говь аймагт өргөгдсөн. Тэгээд Төв аймгийн Бүрэн суманд өссөн тийм хүн юм билээ. Тэгээд ингээд Булган нутгаан, Говь нутгаан одоо Төв аймгийн Бүрэн сумынхаа одоо Дөхмийн нуур гэж байдаг. Тэр уул усаа ингэж оруулаад нутагтаа зориулсан тийм сайхан шүлэг үтсэн юм байлээ. Тэгээд тэр дууг нь болохоор Төмөн Дэмбэрлэгвай баримт кинонд дөрн ганцхан бадаг дуулсан байдаг. Тэгээд энэ дууг чи одоо дуулах хэвээр чамд яг зохих юм байна гэд
Морин хуур хөгжмийн наадам би 2014 онд Баатар Сүхгэн хатан хөрөг гэдэг дуугаар оролцож байгаа Жанснаар байгаа намайг анх сонсож одоо яг түн нөмрлгайн энэ жанрын тийм дуунууд зохих юм байна гэд. Тэгээд тэр дууг өгчээсэн. Тэгээ энэ жил сонны удуулгаан 105 жилийн ой болж байгаа юм байлээ. Одоо яг тэмдэглэх гэж байгаа юм байлээ. Тэгээд сонны удуулгаа нэрт одоо нийгмийн одоо нэр цэцгэлтэн гэдэг тий саян гэгэрүүлэгч төрийн шагналт зохиолч сонны удуулгаан шүлгээр бүтсэн Жанснаар угаан хөгжим будрын чулуу гэсэн сайхан дуу. За таныг тайсан дээр өрье. Chant